ингээд та бүхэндээ дотоод хэргийг сургуулиас үзүүлж байгаа ээлжид блог өргөх гэж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаарыг бид дотоод хэргийг сургуулийн чанарын баталгаажуулалтын төвөөс бэлтгэж байгаа. Тэгэхээр чанарын баталгаажуулах төв дээр өнөөдөр яг байгууллага болон хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх ажил өрнөж байна. Тэгэхээр чанарын баталгаажуулалтын төвөөс анх удаа бол 2004 онд магадлан итгэмжлэгдэж бэрхшээлээ авч ирсэн. Харин 2011 онд за дараагийн магадлан итгэмжлэлтэд орсон 2 удаа орсон гэсэн үг. Энэ удаа бол 3 дахь магадлан итгэмжлэлтэд орохоор яг бэлтгэл ажил өрнөж байгаа талаар бид та бүхэнд бас мэдээлэл хүргэжсэн. За ингээд 2017 онд Хууль Сахиулахын их сургууль нь аттестачлалт тэнцэж гэрчлэгээ авч байсан байна. Энэ ажлыг бас чанарын баталгаажуулалтын төвөөс зохион байгуулдаг. За харин 2019 онд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн гэрчлэгээ авч ирсэн юм түүхтэй юм байна. За ингээд үргэлжлээд яг ойрын өдрүүдэд бол ямар бэлтгэл ажлууд хийж байгаа гэхээр олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажил бол тус сургууль дээр явагдаж байгаа. За чанарын баталгаажуулалтын төвөөс энэ ажлыг зохион байгуулж байгаа. Харин энэ ажлын явц ямар байгаа талаар хамтдаа чанарын баталгаажуулалтын төвийн албаагчдаас тодруулъя. За ингээд хамтдаа орцгоё. За тэгэхээр дотоод хэргийн их сургууль дээр ISO олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил яг өрнөж байгаа талаар бид та бүхэндээ сая хэлсэн. Тэгэхээр энэ ажлын явц ямар байгаа талаар чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч дэд туранdaa мөнх цэгаас тодруулж байна. За тэгэхээр танд ойрд ажил их байна уу? Энэ ажлын маань явц нь ямар байна? Энэ талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү? За баярлалаа. Хууль зүйн дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд олон улсын 2 стандарт нэвтрүүлэх ажил бол эхлээд явж байна. За энэ ажлын хүрээнд бол бид нэгдүгüүрт нь бол манай сургуулийн үйл ажиллагаанд онцлогоо хийж бид суурь түвшнөө тодорхойлсон байгаа. За одоогоор бол сургалтууд явагдаж байна. 3 дахь удаагийн сургалт өнөөдөр зохион байгуулагдаад болж байна. За тэгэхээр энэ стандартыг нэвтрүүлснээр ер нь ямар эерэг үр дүн гарна гэж бодож байна. Ялангуяа сургалтын түвшинд болон бусад үйл ажиллагаануудад ямар өөрчлөлтүүд гарна, ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ? За бид бол үр дүнгээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэгдүгüүрт нь бол захиалагч байгууллагын шаардлагад нийцсэн төгсөгчийг бэлтгэн гаргах. За мөн Монгол улсын ижил түвшний сургуулиудын хувьд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, мөн манай сургуулийн төгсөгчийг олон улсад хүлээн зөвшөөрөх, мөн байгууллагын үйл ажиллагааг стандартчлуулах гэсэн юм үр дүн бол харж байгаа юм. Тэгэхээр ер нь энэ стандартыг хизээнээс эхэлж нэвтрүүлэх үү? Ер нь яг хизээ гэсэн ямар хугацаанд үргэлжилж байгаа юм? Бидний ажил бол энэ оны өмнө эхэлсэн. Одоо бол нэг сар гаруй хугацаанд үргэлжлээд явж байна. За энэ үйл ажиллагааны бол бид ерөнхий төлөвлөгөө гарсан байгаа. За төлөвлөгөөний дагуу бол бид ажиллаа хийгээд явж байна. Ер нь манай удирдлага багш албан хаагч нар маш их идэвхтэй оролцож байгаа. За өнөөдрийн байдлаар бол 3 дахь сургалт маань хийгдэж дуусж байна. Энэ стандартыг бол бид нэр 21 оны эхний хагас жилд бол нэвтрүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. За баярлалаа. Ингээд энэ удаа бид ISO олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ямар ажлууд өрнөж байна, үр дүн явц ямар байна, хизээ энэ стандартыг нэвтрүүлэх талаар чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч дэд туранdaa мөнх цэгаас тодруулаад танд баярлалаа. За ингээд бүгдээрээ ээлжид болоогороо дахин уулзцгаая.